ямар ч мөнгөгүй 10 жилийн сурагч. Эсвэл оюутан бол хэрхэн хамгийн анхны 10 сая төгрөгөө хийх боломжтой 6 гарагийн би та одоо танилцуул. Би өөрөө 21 настайгаас хойш бизнес хийж ирэхлээр одоогийн байдлаар Нью-Йорк их сургуулийн 4-р курсын оюутан. Тэтгэлэгтэй гэхдээ нэлээд хэмжээнд би жил болгон өөрөө хийдэг. Мөн дээрээс нь саяхан гэр бүлийгээ бүгдийн Баали руу тансаг аяллаар авч яваад ирсэн. Мөн дээрээс нь өндөр төлбөртэй сургуульд явдаг ч гэсэн хажуугаар нь цагаар Porsche түрээслээд хэсэг бас явсан. Тэгээд одоо эргээд бодонгууд хэрвээ би дараагийн 6 зүйлсүүдийг эртхэн мэдчихсэн бол эдгээр зүйлсүүдийг илүү хурдан их байсан байна гэдгийг ойлгож аваад энийг бичлэг болгон таадаа хуваалцмаар санагдал. За тэгвэл эхний арга нь юу вэ гэхээр дасгалыг. Та гайхчих магадгүй. Юу сая дөнгөж сая чи 10 сая төгрөг гэж ярьж байснаа дасгалыг олоо явчих. Энэ дээр би нэг концептыг таад хуваалцъя. Хэрвээ та Dr. Andrew Huberman болон David Goggins хоёрын подкастыг сонсч байсан бол тэрэн дээр anterior mid-cingulate cortex-ийг тархины хэсгийг хуваалцдаг. When I started seeing the data on the anterior mid-cingulate cortex, I was like, whoa, this is interesting. Yep. Энэ юу вэ гэхээр чиний willpower буюу амьдрах хүслийг чинь бий болгодог тэр тархины хэсэг байдаг юм л сайхан олцсон. Чамд урт хугацаанд хэрэгтэй зүйлсүүдийг гаргах гэсэн чи дургу, boring буюу залхуутай тийм зүйлсүүдээ чи өдөр болгон хийгээл тэр зүйл чинь тэр тархины чи хэсэг томроод өгдөг чиний амьдрал илүү их утга учир чинь гаргаж ирдэг тийм зүйл гэдэг юм. Харин эсрэгээр чамд амархан байнгын хийдэг зүйлсүүдээ хийгээл нэг мэдхий чамд амьдрал чи утга учир байхгүй. Нөгөөт нь агшиж жижигхэн болдог. Тийм зүйл болт юм бэл. Тийм учраас дасгал хийснээрээ чи өдөр болгон жимд явна уу, өөр юу хийн үү? Чи өөрийнхөө тархийг бэлдээд сайжруулад бизнес дээр гарч ирэхэд амархан юм дээр нураад унчихгүй тийм байдлаар биеэрээ дамжуулж тархиа бэлдэж байгаа гэдгийг агуулсан ойлгох хэрэгтэй гэсэн. Мөн дээрээс нь чи гой биетэй бол хүн болгон чамайг хүндлэн яагаад юм бэ гэхээр чи өөрөө мөнгө төлөө тэрийг худалдаад авсан биш. Өөрийнхөө цахилгаан бат хатуужлаар олж авсан учраас хүн болгон цаавраа чамайг хүндэлж идэг гэсэн. Тийм учраас дадал зуршлаа, дасгалаа хийж сайжруулах. За тэгвэл хоёр дахь арга. Нэгээс нөгөө рүү байнгын хөрвүүлж, өсөрч, шаардлагаа болох хэрэгтэй. Нэг зүйлээ барьж аваад дор хаяж 6 сараас 1 жилийн хугацаанд туршиж үзэх хэрэгтэй. Маш олон бизнесийн модельуд байгаа онлайнаар. Агентлаг, эдитинг, трейдинг, e-commerce, dropshipping юу л энэ. Нэг бизнесийн модельийг барьж аваад тэрэн дээрээ тодорхой хэмжээнд үргэлжлүүлээд явах нь аюул чухал гэсэн. Би өөрөө хамгийн анх агентлаг үүсгэжсэн e-com dropshipping гэсэн өмнө агентлаг үүсгээд тухайд momentum edge гэдэг нэртэй. Тэгээд маш хэмжээгээр хичээгээд хамгийн анхны клиент маань буюу үйлчлүүлэгч маань Shark Tank TV шоуны мөнгө тасан Shark байсан. Тухайд одоо бодоход амбицтай энэ хүүхдийг бас дэмжиж гэж бодоод тэгээд миний хамгийн анхны клиент болж исэн болоо гэж боддог. Та тэр өгсвөл миний YouTube-ийн бичлэгийг гэсэн үргэлжлүүлээд аваад харж болно. Сонирхолтой бизнесийн модель байсан. За тэгээд энэ дээрээсээ үргэлжлүүлээд бизнесийг боломжтой байна гэдэг итгэлээ олж аваад за би томруулъя гэвэл энэ бизнес надад тохирохгүй мэн. Өөр бизнес руу орё гэдэг e-com dropshipping руу орчихсон. Яагаад юм бэ гэхээр агентлаг гэдэг зүйл чинь чи ажилч чинь олон байж иж илүү их хэмжээгээр клиентууд оруулж ирж хүмүүстэй үйлчлэгийг чанартай харуулах боломжтой. Харин e-commerce dropshipping гэдэг чинь болохоор чи зөв бараагаа олоод онлайнаар маркетинг гэдэг зүйлээ сайн хийгээд skill set-үүд гол чадруудаа сураад авчвал хязгааргүй маш их хэмжээгээр томрох боломжтой учраас энэ бизнесийн модельийг барьж аваад өнгөрсөн 2-3 жилийн хугацаанд би одоо хийж байгаа. Нэг зүйлдээ хэрвээ чи тодорхой хэмжээгээр тууштай байвал бурхан чамайг шагнана гэдгийг дотроо байнга бодоод тэрэндээ тууштай үргэлжлүүлээд яваарай гэж хэлэхээр. За тэгвэл гуравт алгоритмаас утсаа чи өөрийнхөө зэвсэг болгон ашиглах хэрэгтэй. Юу вэ гэхээр хэрэгтэй хэрэггүй аюул олон хүмүүсийг фоллоу хийгээл утсаа скрол хийгээл нэг мэдхэд хэдэн цаг утсан нэрээ өнгөрөөцсөн. Дуусныхаа дараа ийм хийж идэг гэж хайрын цаг өстой хэрэггүй өнгөрөөчлөө. Өөрөөгөө зэмлэлт. Харин эсрэгээр чи утсаа үзэх болгондоо гой бие хаатай хүмүүсийг хараалаа. Би бас ийм болмоор байна. Эсвэл ээж аавыгаа дургүй ажлаас нь гаргаж, эртхэн тэтгэврт нь гаргаж байгаа. Мөнгө олчоо. Өөрийнхөө утга учиртай явж байгаа. Тим хүмүүсийн контентыг үзээд ирвэл чи эсрэгээр тэн дээрээсээ урам аваад утсаа чи өөрөө төсөх юмнууд үзэж хийж эхэлнэ гэсэн. Тийм учраас алгоритм аягүй зөв байдлаар тасах хэрэгтэй. Яаж вэ гэхээр хэрэгтэй хэрэггүй хүмүүсийн контентыг бүгдийг нь not interested гэдэг хэрэгтэй сонирхолтой яг чамд хэрэгтэй гэсэн зүйлсүүдээ болгоод interested гэдэг ботон буюу товчон дээр дараад алгоритмаа чи өөрөө засч олно гэсэн. За мөн дээрээс нь одоо өсвөр насныхан 10-д 20-д хүмүүс контентууд яг юу болоод байна. Мөн дээрээс нь онлайнаар яг юу сайн яваад байгаа гэдгийг аягүй сайн мэддэг учраас энэ чиний хамгийн том зэвсэг болгон ашиглах боломжтой. Яагаад юм бэ гэхээр чи их цагаа утсан дээр л өнгөрөөж байгаа. Тийм учраас чи яг тренд юу болоод байна. Тэрийгээ чи барьж аваад үргэлжлүүлээд явах чамд маш том давуу тал болно гэсэн. Тэгэхээр утасныхаа боол нь болохгүй өөрөө утсаа боолоо болгож өөрийнхөө зэвсэг болгон ашиглах маш чухал шүү. За тэгвэл дараачих бусдад хэрэгтэй хүмүүст ашиглахдаггүй хүн болох хэрэгтэй.
Бид нар ярьдаг шүү дээ, тэ. Өө чи надтай зөвхөн би чамд ийм хийж өгч байгаа учраас цуг байгаа ч юм уу, тэ. Яг үннийг хэлэхэд тэр чинь айгүй чухал. Яг хүн чанаргүй байж болохгүй л тэ. Гэхдээ чи бусд хүмүүст үнцэн нийлүүлж ийж тим найз болж ийж чи илүү утга учиртай, илүү урт хугацаанд одоо түншлэл байдлаа тим сайн найз болох боломжтой гэсэн. Яагаад юм бэ гэхээр чи найзтай ямар ч сайн болохгүй арай эсрэгээрээ чи хойшин татдаг тийм бол найз байгаад яах юм. Тийм учраас энэ дээрээс чи хамгийн чухал зүйл нь юу вэ гэхээр бус хүмүүс хэрэг болохоц скил сетийг өөрөө маш сайн мастеригээ барьж авах хэрэгтэй. Айгүй бол скил сетүүд байна л да. Би энэ дээрээс яг хамгийн чухал нь юу гэж боддгоо гэхээр sales болон маркетинг. За чи хэрвээ хүмүүс юу ч хийж болно. Бараа онлайнаар ч юм уу яаж ч юм уу зарж чадвал чи үлцэн амьдралынхаа туршид хязгаарч мөнгөгүй явахгүй гэсэн. Тэр 10 сая төгрөг бол easy орж боломжтой л гэсэн. Яагаад вэ гэдгийг тайлбарлая. Би өөрөө e-com dropship хийдэг учраас энийг айгуу сайн. Чи утсан дээр уцаа гүйлгээд явж байгаа хүн. Өөрт нь хэрэгтэй байсныг нь ч мэдээгүй тийм барааг үзүүлээд тэгээд авмаар санагдал нь бичлэг хийгээд convince буюу уруу татаад бараагаа чи зарж чадчихна гэдэг чи ямар хэмжээний скил set вэ те? Чи тэр хүнийг ерөөсөө танихгүй, тэр хүн хэн гэдгийг чамаагч мэдэхгүй. Тэгсэн мөртлөө чиний бичлэг, чиний зургийг чинь бүгдийг нь хараад авмаар санагдаж байна. Энэ бол маш том скил set буюу чадвар гэсэн. Тийм учраас нэг скил сетийг барьж аваад тэрийг аягүй сайн сайжруулах нь чухал гэсэн үг шүү. Тэгвэл дараачих нь цагаа зөв зохицуулах хэрэгтэй. Хэрвээ чи сурагч за оюутан тийм үү? Оюутан бол илүү завгүй, илүү хариуцлагатай гэж ярьдаг. За би өөрөө оюутан учраас энийг мэдэж байгаа. Гэхдээ чи нэг семестр 5 хичээл авлаа гэж бод. Нэг хичээл чинь 75 минут буюу 1 цаг 15-аар явлаа. 7 хоногт 2 юм уу 3 удаа л орчих. Тэгээ бодоод зөнгөд чи 7 хоногт нийт 12, 13, 14 цаг хичээлдээ зарцуулж байгаа. Гэрийн даалгавраа их тийм хэмжээний цаг зарцуулах байх. Яг уцаа хол тавиад суухад 5-6 цагийн дотор бүх гэрийн даалгавраа дуусгах боломжтой. Тэгэхээр чамд 20 цаг яг хичээл дээр зарцуулах боломжтой. Харин 9-5-ын хооронд ажил хийдэг хүмүүсийг бодоод үз. 7 хоногийн 5 өдөр 9-5-ын хооронд ажиллаж байгаа гэдэг чинь 7 хоногийн 40 цагаа өөрчинө. Харин чи оюутан бол 2 дахин бага буюу 20 цагийг л ерөөхдөө өөрчилж чам маш хэмжээний цаг байгаа. Тийм учраас үлдэгдэл цагаа чи маш ухаалгаар зарцуулах хэрэгтэй. Өөрийнхөө цагийг магадгүй гурвалчин гэж бодоод 4 цаг ч юм уу 2 цаг гэж хуваагаад яг энэ цагууд юу их вэ гэдгийг өөрийнхөө нөхцөл байдал дээр тулгуурлаад хуваарлж болно. Хүн дээрээс нь чи өөрийнхөө цаг болон энергийг маш хэмжээгээр хэмжих ямар боломж байна вэ гэхээр чиний хийх гээд байгаа сонирхож байгаа бизнесийн мэдээллийг аль хэдийнэ хийгээд тэр арга замыг нь бий болгоод харуулсан хүн байвал тэр хүнийхээ алдаа онооноос сураад өөрийнхөө цаг хугацааг хэмнэх боломжтой. Шаардлагатай бол мөнгө төлөөд сурч болно. Яагаад юм бэ гэхээр тэр хүн чинь олон алдаа гаргасан, олон юмнуудыг харж үзсэн. Тэр чиний замыг чинь товчж өгöd байгаа гэсэн. Тийм учраас цагаа зөв зарцуулж сурах нь аягүй чухал шүү. За тэгвэл хамгийн сүүлд хүрээлэлээ зөв сонгож сурах хэрэгтэй. Мөн дээрэс нь ганцаараа байхдаа тухтай болох маш чухал. Яагаад юм бэ гэхээр их тохиолдолд найзуудтайгаа ихтэй ярьдаг зүйл нь өгтөө төвгүүд тэр шоудах. Хэрвээ найз чинь эргэн тойронд байгаа хүмүүс чинь мөнгө олъё, өөрсдөө сайжруулъя, гэр бүлтэй туслая, өөрсдөө амьдралыг сайжруулъя гэдэг тийм хүмүүс байвал тийм хүмүүстэй илүү ойрхон байгаад тэгээд ирэхээр Монголд үг байдаг шүү дээ. Чи эргэн тойронд байгаа 5 хүмүүсийнхаа нийлбэрнэ гэдэг үнэн багхгүй юу? Би тухайд юус тоодохгүй л гэсэн одоо болонгод айгүй үнэн. Тийм учраас тэрийгэ бодоод хүрээлэлээ айгүй сайн зөв сонгох хэрэгтэй. Гэхдээ хүрээлэл олдохгүй байвал зүгээр санаа зовлтгүй чи эхлээд өөрийгөө build хийж босгож ир. Яагаад юм бэ гэхээр их тохиол хүмүүс яг дунд нь гацсан байдаг. Яг тэр хуучин найзуудаас илүү гараад тэр яг эргэн тойронд байгаа хүмүүс рүү орё гингүүт тэр хүмүүс нь чамд яг ямар ч interest буюу сонирхол байхгүй. Яагаад юм бэ гэхээр чи доор төвшин байгаад байдаг. Тэр хүмүүсээс илүү гарангуут нь чи яг дунд нь гацчаад байгаа. Тийм учраас чи ганцаараа байхдаа илүү тухтай болж ирэх хэрэгтэй гэсэн. Ганцаараа байх зүгээр ганцаараа байж чи өөрөөртөө илүү сайн ярилцсан, илүү олон зүйлсүүдийг олж нэ. Тийм учраас ганцаараа байна гэдэг айгүй чухал. Бодоод үзтээ би ингээд эргээд бодоод зөнгөд маш чухал шийдвэрүүд ч юм уу амьдралыг өөрчилсөн зүйлсүүд бүгд ихэнхдээ ганцаараа яг өөрөөртөө байсан тэр цаг хугацаанууд гарч ирсэн. Би ганцаараа байх бол айгүй дуртай. Хамгийн анх бол ганцаараа байгаад ирэнгүүт өөрөөртөө дургүй байсан юм байл л те. Найзууд руугаа залгаал, найзуудтайгаа уулзмаа санагдал, тэгмээр санагдал. Тэгэл яг шаардлагатай болоод ирэнгүүт хүн ялчгүй тэгээ ганцаараа байгаад өөрөөртөө цуг байгаад өөрөө сайжруулж иртгэл юм байл л те. Тийм учраас эдгээр 6 зүйлсүүдийг чи өөрөөртөө apply хийгээд хэрэгжүүлээд ирвэл сарын анхны 10 сая байтугай өдрийн 10 сая ч гэсэн хийх боломжтой. Тийм учраас чи өөрийнхөө дотоод хүнийг дадал зуршлаа. Тэгээд маш сайн сайжруулаарай. Эцэц чи мөнгөтэй хүн болох гээд байгаа ш. Мөнгө олдог тийм чадaltaй, чадвартай
бүгдийг нь алдсан чи эргээд босгоод ирдэг тийм галтай, цогтой. Тийм хүн болох ч байгаа гэдэг аюу сайн. За тэгээд as you guys later and peace out.